Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгаано уу? Өнөөдөр би та бүхэнд ярьж өгөх гээд Солонгосод гарсан маш аимшигтай чигшмээр нэгэн хэргийн талаар ярих гад бэлдлээ. 2009 оны 5 сарын 13-ны шөнийн 12 цаг өнгөрч байх үед цагдаагийн газарт нэгэн дуудлага ирдэг. Энэ нь нэг эмэгтэй хүний жижирсэн хоолой байсан бөгөөд тэрээр өөрийгөө аавдаа хүчндүүлсэн одоо гэртээ төгжигдчихсэн байна гэж мэдэгдээд гэрээ зааж өгсөн. Яг тэр үед аав нь тамхи авахаар гадагшаа гарсан тул охин хаалгыг төгжээд цагдаад дуудлага өгж амжсан нь инээсэн. Цагдаа нар хурдан очисон бөгөөд газар дээр нь 43 настай И Ханёл гэдэг эрэгтэйг өөрийнхөө охиныг хүчиндэж гэртээ төгжээд байж байсныг нь баривчилсан. Гэхдээ энэ нь бол зөвхөн энэ хэргийн эхлэл байсан. И Ханёлын хувьд бол зөвхөн охиноо хүчиндээ зогсоогүй цуврал алуурчин байсан нь охиныхон дуудлагаар баригдсан байгаа. Цагдаагийн шалгалтын явцад түүний аимшигтай өнгөрөөсөн хэрэгүүд нь ил болж эхэлсэн. И Ханёл өмнө нь 17 жил шоронд суусан цуврал бэлгийн хүч эрхийлэгч гэмт хэрэгтэн байсан. Гэхдээ 17 жил шоронд суугаад гарч ирэхдээ огт засраагүй гарч ирээд дахин олон хохирогчдыг бий болгосон нь ийсэн. Түүний хувьд бол бага насаа маш хэцүү өнгөрөөсөн гэж ярьсан. Түүний эцэг их хоёрын хувьд болохоор өмнө нь хоёулаа гэр бүлтэй байж байгаад дахин гэр бүл үүсгэж И Ханёлыг төрүүлсэн байсан. Тиймээс түүний хувьд болохоор ээжийнхээ талаас, аавынхаа талаас маш олон ах эгч нартай байсан. Ах эгч нарын хувьд болохоор улаа учраас хоорондоо хэрүүл маргаан тасардаггүй. Тиймээс тэр багасаа л дууга хураасан, даруухан, дотгошоогоо тийм хүүхэд болж өссөн. Мөн гэр нь маш ядуу байсан учраас бага сургуулаа дөнгөж төгсөөд тэгээ шууд л үйлдвэрийн ажил хийж эхэлсэн. Өсвөр наснаасаа эхлэн тэр охид эмэгтэйчүүдэд маш их сонирхолтой болж бараг 7 хоног бүр шөнийн клуб орж өөр эмэгтэйчүүдтэй нэг шөнийн харилцаа тогтоодог болсон. Ингэж байгаад 1984 онд буюу 18 настай байхдаа тэр 16 настай Ким гэдэг охинтой танилцсан. Тэр хоёр хамтран амьдарч эхэлсэн. Хамтран амьдраад 2 жилийн дараа Ким жирэмсэн болсон. Түүнийг жирэмсэн байхад буюу 1987 оны 1 сарын 27-нд И Ханёл 16 настай охиныг хутга барьж сүрдүүлж байгаад хөдөөхээр ногоон талбай дээр хүчинтсэн. Энэ хэрэг нь бол маш хурдан илчлэгдэж цагдаа нар түүнийг баривчлан түүнд 2 жил 6 сарын ялыг оноож шоронд орсон. Түүнийг шоронд байх хооронд бол хамтран амьдрагч Ким нь хүүхдээ төрүүлсэн. Тэгээд хүүхдтэйгээ хамтдаа сайхан амьдрах гэж бол маш их хичээж мөн хоол унд хийгээд И Ханёлыг бол эргэж очдөг байсан. Гэхдээ Кимийн гэр бүлийнхний хувьд бол мэдээж түүнд маш дургүй байсан. Охинтой сууж байгаа залуу хүчингийн эргээр шоронд орсон гэдэг нь бол мэдээж гэр бүлийнхэнд нь бол огт таалагдаагүй. Тийм учраас охиныгоо ятгаж эхэлсэн. Түүнийг шоронд байх хугацаанд нь түүнээс салаад чи залуу байгаа юм чиндээ амьдралаа дахиад шинээр эхлэх хэрэгтэй. Тиймээс И Ханёлоос салаа гэж гэр бүлийнх нь бол ятгаж эхэлсэн. Ким охин ч гэсэндээ бодож агаад гэр бүлийнхнийхээ зөвлөсний дагуу өөр нэг Юн гэдэг залуутай танилцаж удалгүй тэр залуутайгаа гэр бүл болсон. Юнгийн хувьд болохоор Кимийн өмнөх нөхөр И Ханёлтойгоо хамт төрүүлсэн хүүхдийг нь өөрийнхөө овог дээр аваад өсгөж эхэлсэн. Мөн удалгүй бас Юн Ким хоёрын дундаас бас нэг охин төрсөн. Ингээд гэр бүл дөрүүлээ болсон байгаа. Мэдээж шоронд байсан И Ханёл бол өөрийнхөө эхнэрийг өөрөөс нь салаад өөр хүнтэй суусан гэдгийг сонсоод бүр маш их уурлаж шоронгоос суллагдамгцаал Ким болон түүний гэр бүлийнхнээс өшөөгөө аавна гэж байнга занал хийлж шоронгийнхоо хамт хоригдож байгаа хүмүүст ярьдаг болсон. 1989 оны 7 сард И Ханёл шоронгоос суллагдсан. Гэхдээ удалгүй 1991 оны 6 сард дахин шоронд орсон байгаа. Тэгээ энэ удаа болохоор тэр 15 настай охиныг 3 удаа хүчирхийлж, айлган сүрдүүлж, гэр бүлийнхнээс нь мөн 2 сая воныг нэхэмжилсэн ийм хэрэгээр шоронд орсон. Өмнө нь мөн адил хүчингийн хэрэгээр шоронд орж исэн учраас энэ удаад түүний ял нь хүндрээд 15 жил хоригдох ялыг аваад шоронд орсон. Тэгэхээр ер нь бол нийтдээ шоронд 17 жилийг И Ханёл өнгөрөөсөн гэсэн үг. Ингээд 15 жил шоронд суусны эцэст 2005 оны 10 сард шоронгоос суллагдсан. Шоронгоос суллагдмагцаа И Ханёл нэгэн усан онгоцны үйлдвэрт ажилд орон ажиллаж эхлээд жил гарan ажиллаж байгаад 2007 онд гинтл хуучин эхнэр Кимийнхээ тухай сонирхож эхэлсэн. Мөн Кимийн төрүүлсэн өөрийнхөө охиныг ч гэсэндээ нэг харахынсан гэсэн бодол төрөөд Кимийн ээжинд нь очиж уулзсан. Тэгэхэд тэр үед болохоор Кимийн ээж нь түүнд
охин нь нөхөртөөгөө нилээн таарамж муутай тусдаа амьдарч байгаа тухай нь ярьдаг. Үүнийг нь сонссон Иханиол хуучин эхнэртэйгээ дахин холбоо тогтоож түүнээс гуйж дахин хоёлаа шинээр амьдралаа эхэлье. Одоо ер нь чамайг зовоохгүй гэж гуйсаар байгаад Ким зөвшөөрч хоёр дахь дахин энэ хоёр хамтдаа амьдарч эхэлсэн. Тэгээ ер нь бол Иханиол тэгээ түүний хуучин эхнэр Ким тэгээ тэр хоёрын голоос гарсан охин мөн дараа нь Кимийн юунтэй гэрлээд гаргасан охин гэд ингээ дөрүүлээ хамтдаа амьдрахаар болсон гэсэн үг байгаа. За ингээд энэ дөрөв амьдарч байгаад 2009 оны 2 сараас Иханиол ажилласаа халагдчихдаг. Ямар ч ажилгүй болоод гэртээ суух болсон Иханиол болон Ким хоёр бол энэ байдлаасаа болоод нилээ муудалцаж байнга маргаан хийдэг болж эхэлсэн. Ингэж байгаад 2009 оны 5 сарын 5-нд тэдний гэрт 16 настай эхнэрийнх нь ахын охин ирчихсэн хэд хонж исэн. Тэгээ яг энэ үед болохоор Иханиол 16 настай эхнэрийнхээ ахын охиныг хувцас сольж байгааг нь харж бэлгийн дур хүслээ барьж дийлэлгүй охиныг хүчирхийлж дараа нь боож амь насыг нь хөнөөсөн. Амь насыг нь хөнөөсөн охиноо цүнхэнд хийж машиндаа ачаад ойд аваачиж булсан. Үүний дараа болохоор охины хувцснуудыг эн тэнд аваачиж хайсан. За тийм мэдээж 16 настай охин алга болчихсон учраас гэрийнхэн нь маш их санаа зовж охиныг хайж эхэлсэн. Тэгэхэд болохоор Иханиол бүр өөрөө хамгийн идэвхтэй байж цагдаагийн газарт очиж санаа зовж байгаа ахын дүрийг хэсгэн охиныг алга болсон тухай бүр цагдаагийн газарт очиж тэмдэглүүлж исэн. Тэгээ үүний дараа болохоор тэр шинэ утас худалдаж аваад охин болж жүжиглэн гэрийнхэн рүү нь би өөр газар байна. Надад санаа зовлтгүй. Би ганцаараа амьдрахыг хүсэж байна гэсэн утгатай мессежүүдийг хүртэл бүр явуулсан. 2009 оны 5 сарын 12-нд буюу хэрэг гарснаас хэдхэн хоногийн дараа эхнэрийн ажилдаа явсан хойгуур нь эхнэрийнхээ 19 настай бага охинтой хамт гэртээ үлдсэн. Тэгээ хоёулаа гэртээ байж байх үедээ Иханиол охиныг хүчирхийлж мөн хоолойг нь боож амь насыг нь хохироогоод цогцыг нь гэртээ үлдээчгээд тэр орой ол гэрээсээ гараад эхнэрийнхээ ажил дээр очиж эхнэрийгээ ажлаас нь тосож аваад эхнэртэйгээ хамт хоолнд ороод дараа нь эхнэрээ машин дотор нь бас боож амь насыг нь хөнөөгөөд машиныхаа багажинд хийсэн. Ингээд Иханиолын хувьд болохоор 7 хоногийн дотор 3 хүний амь насыг хөнөөсөн гэсэн үг байгаа. Эхнэрийнхээ ахын охин, эхнэрийнхээ сүулт суусан нөхрөөс гаргасан охин, тэмүн эхнэр гэдэг ингээ 3 хүний амь насыг 7 хоногийн дотор хөнөөсөн гэсэн үг. Энэ гурыг хөнөөснийхөө дараа бол ер нь Иханиол гинтл нөгөө өмнө нь өөрөөс нь урваад өөрийг нь шоронд байх үед өөр хүнтэй сууж исэн Кимийг үзэн ядах сэтгэл нь дахиж сэтэрсэн гэж хэлж байгаа. Тэгээд ер нь Кимийн гэр бүлийнхнийг бүгдийг нь устгана гэж шийдсэн. Ингээд Иханиол эхнэрийнхээ ахын амьдардаг Мукпу гэдэг газар руу очоод охиныг нь ажлаас нь дуудаж гаргаж ирээд их чин чамайг дагуулад иргэсэн ингээ гэрлүүгээ дагуулад явсан баг. За энэ охин болохоор Иханиолын хамгийн ихэнд амь насыг нь хөнөөсөн охины дүү нэсэн гэсэн үг. Тэгэхээр одоо нэг айлын нэг охиных нь амь насыг хөнөөчгөөд хоёр дахь охиныг нь дагуулад гэрлүүгээ явсан гэсэн үг байгаа. Тэгээ охиныг гэртээ аваачиж айлган сүрдүүлж мөн л хүчирхийлж хувцсны шүүгэндээ амийг нь скотчтоод хорчихсан охины бол амь насыг хөнөөгөөгүй. Тэгээ охиныг шкафнд хорчгоод байж ах үед нь болохоор яг нэг өөрийнх нь төрсөн охин нь ажиллаа тараад гэртээ ирсэн. Тэгт нь мөн л өөрийнхөө төрсөн охиныг барьж түнд би ээжийг чинь алчсан, ээжийн чинь ахын охиныг алсан, дүүх чинь ч гэсэн алчсан гэ бүх үнний охиндоо хэлсэн байгаа. Тэгээ үүнийхээ дараа болохоор би одоо чамайг ч гэсэн алнаа. Тэгээ дараа нь би өөрийнхөө амийг хорлно гэж охиндоо хэлж охиныгоо сүрдүүлсэн. Тэгээ бүр үүгээр зогсохгүй хамгийн аимшигтай нь өөрийнхөө охиныг бас хүчирхийлээд тэгээ хүчирхийлснийхаа дараа бүр охиныхоо бичлэгийг хүртэл уцаар хийсэн байсан. Тэгээ яг энэ үед болохоор нөгөө өөрийнхөө шкаф дотор түүний бас хүчирхийлсэн нэг охин байж исэн гэсэн. За тэгээ энэ шүн өнгөрөөд маргааш өглөөн нь Иханиол тамхи худалдаж авах гад дэлгүүр рүү гарсан байгаа. Тэгээ яг энэ гарсан хоорондоор нь охин нь цагдаагийн газар руу дуудлага өгж амжаад ингээд Иханиолоос аврагдаж цагдаа нар ч гэсэндээ яаралтай ирж Иханиолыг баривчилж чадсан байсан. За тэгээ баривчлагдсан Иханиолын хувьд болохоор ерөөсөө гимссэн тийм зүйл ерөөсөө байхгүй. Бүх энэ хийсэн хэрэгүүдээ бүгднгийн л өөр хүмүүс рүү бурууг нь ингээд чигчээсэн байгаа. Хамгийн анх амь насыг нь хүнээс охиныхоо тухай хэлэхдээ болохоор тэр өөрөө намайг уруу татсан, ингээд намайг уруу татаадсан. Тэгээ энэ бол манай гэр бүлийг сүрүүлэх юм байна гэж бодоод би тэр охины амь насыг хүнөөсөн гэж ярьсан. Тэгээ дараа нь болохоор нөгөө эхнэрийнхээ бага охиныг хэлэхдээ би бол тэрний хүчиндээ гэж бодоогүй. Тэгсэн чинь тэр өөрөө миний уурыг маш их хүргэдэг байсан. Тийм учраас би хүчинцэн. Тэгээд хүчинт ч гэсэн юм чи амь насыг нь хөнөөхөөс өөр аргагүй болоод амь насыг нь хөнөөсөн гэж хэлсэн баг.
Тэгээ эхнэрийнхээ амь насыг хүнөөснийгөө хэлэхдээ болохоор гинтл миний өмнө нь надаас урвж исэн тэр бүх зүйлүүд нь бодол санаанд орж ирээд үнэхээр их уур хүрээд ер нь өшөөг авъя гэж бодоод амь насыг нь хүнөөсөн гэж хэлсэн. Харин өөрийнхөө охины тухай ярихдаа болохоор охин маань ганцаараа ингэ үлдчих юм бол ер нь би нэлээд зовх байх гэж бодсон. Тийм учраас охиныхоо ч гэсэн амь насыг хүнөөгөөд ер нь бүгднгийн лалыг гэж бодсон гэж хэлж байгаа. Энэ бол бүр үнэхээр утгагүй маш аимшигтай тайлбарууд байсан. За тэгээд 2009 оны 10 сард шүүх хурал болсон. Түүнд болохоор аллах, хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэх мэтчлэнгийн гэмт хэрэгүүдээр нэгтгээд цаазын ялыг оноосон. Тэгээ түүний хувьд болохоор давж заалцсан. Гэхдээ давж заалцсан ч гэсэндээ шүүхээс бол түүний ялыг нь хэвээр нь үлдээгээд цаазаар авах ялыг нь эцэслэн шийдвэрлэж үлдээсэн ба. За тэгээ одоогийн байдлаар болохоор тэр цаазын ялаа хүлээж байгаа хоригдлуудын тоонд орчихсон. Одоо хүртэл ингээд шоронд хоригдоод байж байгаа юм бэлээ. Яг цаазаар авах ял нь бол арай хэрэгжээгүй байгаа юм бэлээ. Тэгээ түүний хувьд болохоор одоо хүртэл бол ямар ч тийм гимссэн зүрх сэтгэл, гимссэн тийм уучлалт гуйсан хохирогчдын гэр бүл рүү хандсан тийм захиач юм уу, уучлалт гуйсан тийм өгсүүдийг юусоо хилээгүй. Амиа алдсан хохирогчдын буруу олгож өөрийнхөө хийсэн хэргийг чигсээр л байгаа бүр үнэхээр аимшигтай хэрэг байгаа. Тэгээд энэ хэрэг дээр болохоор яг өөрийнх нь төрсөн охин нь маш хурдан арга хэмжээ авч аавыгаа тамхи авахар гарсан хоорондоор яаралтай цагтаад дуудлага өгснөөр өөрийнхөө амь насыг болоод ээжийнхээ ахын тэр бага охины амь насыг аварч чадсан ийм хэрэг байгаа. Тэг хэрвээ охин цагдаагийн газар дуудлага өгөөгүй бол өөрөө бас тэгээд тэр ээжийнхээ ахын бага охин амь насыг хүнөөлгөө зогсохгүй бас өөр хичнээн олон хүний амь насыг хүнөөх байсныг таашгүй. Тэгээ ер нь бол И Ханьял өөрөө хэлэхдээ эхнэрийнхээ гэр бүлийнхнийг бүгднийг алнаа л гэж ер нь бодож исэн гэж цагдаад хэлж исэн. Тэгэхээр ер нь үнэхээр яг сайкопат, цуврал алуурчин байсан гэсэн үг байгаа. Ямар ч зүрх сэтгэлгүй аимшигтай юм алуурчин байсан гэсэн. Азар яг энэ тамхи авахар гарч таарад охин нь энэ аавынхаа гэмт хэрэгүүдийг зогсоож чадсан гэсэн үг байгаа. За ингээ өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр аимшигтай юм хэрэг байлаа. За тэгээд та бүхэн бас энэ хэргийг сонсоод өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичээрэй. За тэгээд хэрвээ сувг дээрээ subscribe дарж амжаагүй байгаа бол subscribe дараад сувгаа дэмжээд өгөөрэй. За ингээ өнөөдөр ч гэсэндээ миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.